Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны Номын ордны тарот зурхай хий. Нэг сард Ten of Cups гарч ирсэн байна. Энэ карт маань баярт мөч, аз жаргал, гэр бүлийн аз жаргалыг илэрхийлдэг. Энэ карт сайхан харилцаа, гэр бүлийн эв нэгдэл, ирээдүйн итгэл найдвар, за мөрөөдөл биелэх, амьдралын баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамж гэдэг бүхэл сайн сайхан эерэг бүхнийг илэрхийлдэг ийм гоё карт байгаа. За нэг сард магадгүй зарим нэг нь гэр бүл ойр дотныхонтойгоо аяллаар явах, за зарим нэг нь баяр дурагдах, баяр тэмдэглэх, зарим нэг нь амралтаа авах, за зарим нэг нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх, сайхан боломж гарах гэх мэтчлэн ерөн сайхан үйл явдлууд тохиолдно. Нэг сард 2 сард Moon гарч ирсэн байна. За энэ карт маань багц зэрэг дотоод айдас эргэлзээг илэрхийлдэг. Энэ сард ямар нэг ойлгомжгүй эсвэл эргэлзээтэй зүйл гарах юм бол аль болох өөрийн зүүн совиндоо итгэж төвчээртэй байдлыг ажиглах хэрэгтэй. За үүн дээр нэмэлтээр Oracle карта татъя, Energy Work. 2 сард зохиоснуудын өгөх зөвлөгөө бол өөрийн сэтгэл санаа, бие махбод, эрчим энерги хүчээ цэвэрлэх, сэргээх хэрэгтэй байна. За бясалгал хийх, йог, амьсгалын дасгал хийх, дотоод сэтгэл зүгээ тэнцвэржүүлж, өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодлуудаас салах. 2 сард таны сүнслэг байдал мөн зүүн совин нэлээд өндөр байхаар харагдаж байна. За 3 сард Ace of Cups. За сэтгэл хөдлөл альва зүйлийн шинэ эхлэлийг илэрхийлдэг. За энэ сард шинэ санал боломж, за бусдаас ирэх бэлэг, бүх салбарт шинэ эхлэлийг авчрахаар харагдаж байна. Синглжүүд маань энэ сард шинэ сайхан харилцаа эхлүүлэх нь байна. Зарим нэгэн зүрх судастай холбоотой эрүүл мэндийн үзлэг онцлогоонд орох, эрүүл мэндэд анхаарах. За ерөнхийдөө бол энэ сард маш бүтээлч, эрч хүчтэй шинэ харилцаа, шинэ боломжууд орж ирсэн сар болохоор харагдаж байна. 4 сар Зоосны хатан. За Зоосны хатан бол нэг талаасаа ээж шиг маш халамжтай, ухаалаг, ажилсаг, бүтээлч эмэгтэйг илэрхийлдэг. Энэ сард хийсэн ажлынхаа үр дүнг үзэж, ашиг орлого арвин тогтвортой байхаар харагдаж байна. За дараагийн сард Ten of Wands гарч ирсэн байгаа. 10 сава бол ажлын ачаалал, за ямар нэг зүйлийг дуусгахын тулд та заавал шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болж магадгүй юм. Энэ 5 сард хэтэрхий их ачаалалтай ажилласны улмаас өөртөө болон хувийн амьдралдаа бусдад халамж хайр цаг гаргах завгүй байгаа учраас бусдаас тусламж авах, бусадтай хамтарч ажиллах зэргээр өөрийн ачааллыг хөнгөлөх хэрэгтэй байна. Альва зүйлийг хөнгөн хялбар аргаар хийх боломжийг эрэлхийлж, аль болох өөрийгөө амраах, чөлөөлөх, өөрийнхөө ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах. Танд туслах хүмүүс ойрхон таны дэргэд байна. Бусдаас тусламж авах, зөвлөгөө авах зэргээр аль болохоор өөрийн ачааллыг хөнгөлөх гэж оролдоорой. За дараагийн карт маань Eight of Wands гарч ирсэн байна. 6 сард таны амьдралд гинтийн мэдээ эсвэл гинтийн сайхан боломж, ахиц дэвшил гарахаар харагдаж байна. За таны төлөвлөгөө маш хурдан хэрэгжиж бүтэх боломжтой. Аяллаар явах эсвэл гадагшаа явах зэрэг амьдралд ямар нэгэн гинтийн хурдан өөрчлөлт орж магадгүй юм. Зарим нэгэн 6 сард магадгүй чухал бичиг баримт хөөцөлдөж магадгүй маш бүтэмжтэй хурдан бүтгээр харагдаж байна. За 7 сард Five of Cups гарч ирсэн байна. 5-ын аяг өөрөө урам хугарах, харамсах, сэтгэл дундуур байдлыг илэрхийлдэг. Болж өнгөрсөн зүйл дээр илүү их анхаарч өмнөө байгаа сайхан боломжуудыг анзаарахгүй байна шүү гэж анхааруулж байгаа карт юм. За үүн дээр нэмээд нэг карт татъя, Nine of Cups гарч ирсэн байна. Энэ карт нь хүсэл мөрөөдөл биелэх, сэтгэл ханамж, аз жаргалыг илэрхийлдэг. Тэгэхээр та өөрийнхөө хичээл зүтгэлийн үр дүнд амжилт, аз жаргалд хүрэхийг харуулж байна.
Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь орхиж мартах хэрэгтэй. Таны өмнө маш сайхан боломжууд, амжилтууд гарч ирэхээр харагдаж байна. 8 сард 4-ийн сава, за баяр хөөр, амжилт, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэлэгддэг. Энэ карт маань өөрөө баярын карт юм. За зарим нэг нь амралт зугаалганд явах, гэр бүл болох, хурим найр хийх, сайн мэдээ дуулах, баяр ёслолд урагдах, амжилтаа тэмдэглэх, шинэ амьдралын эхлэл тавих, зарим нэг нь үл хөдлөх хөрөнгөө худалдах, зарим нэг нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах, гих зэрэг гэр бүлийн эв нэгдэл, аз жаргал, тогтвортой, эерэг сайхан байдлыг илэрхийлдэг сайхан карт гарч ирсэн байна. 9 сард Joy карт маань гарч ирсэн байна. За яг хүүхэд шиг хамгийн энгийн зүйлээс баяр баясгалан аз жаргалыг мэдэр. Аз жаргал гэдэг бол эд материалын зүйлд биш, эд шидийн чим шиг хамгийн энгийн зүйлд оршдог. Хамгийн жижигхэн бидний анзаараагүй зүйл ч гэсэн агуу зүйл болох боломжтой. Альваа зүйлийг сөрөг муугаар битгий бод. Яг байгаа энэ цаг, энэ мөчтөө аз жаргалтай, баяр баясгалантай яг хүүхэд шиг маш жижигхэн зүйлээс баяр баясгалан аз жаргалыг мэдэр. 10 сард Two of Pentacles, альва зүйлийн тэнцвэр, олон ажлыг зэрэг зохицуулах, цагийн ажил хийх, худалдаа наймаа хийх, худалдан авах, санхүүгээ сайжруулах шинэ боломжууд, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах, асуудлыг шийдвэрлэхийн тулд альваад уян хатан байх, олон үүрэг хариуцлагыг нэг дор зохицуулах зэрэг олон илэрхийлэмжтэй. 11 сард танд ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. За энэ дээр ямар нэгэн яаруу шийдвэр гаргалгүй, бүх зүйлд төвчээртэй хандаж, тэнцвэрийг хадгалж, бусадтай эвтэй байхыг сануулж байна. Альва зүйл дээр хит их өөрийнхөө хандах хэрэггүй. Альва зүйлийн хоёр талыг харж тэнцвэрийг хадгал гэсэн байна. 12 сард Judgment карт гарсан байна. За энэ карт маань дотоод ухаарал, сэргэлт, амьдралын шинэ үе шатыг илэрхийлдэг. Хайр дурлалын хувьд хайр дурлалын харилцаа шинэ түвшинд шилжиж, өнгөрсөн ялва асуудлыг уучлж, зарим нэг номын орныхан магадгүй шинэ харилцаа эхлүүлэх боломжтой. Ажил карьерийн хувьд ажил дээр өнгөрсөн туршлагаа эргцүүлж, шинэ боломж руу шилжих боломжтой байна. Карьерийн өсөлт, карьер дэвших, ахих, өнгөрснөө нэг эргцүүл, таны өмнө тулгарсан сорилт, шалгуурууд, алдаануудыг бүгдийг уучлж, тэндээс суралц, шийдэмгийвэ томоохон асуудалд үргэлж өөрийн бодолтой үнэнч, өөртөө итгэж зөв шийдвэр гарга. 12 сард таны амьдралд томоохон сэргэлт, өөрчлөлт, шинжлэлт ирж байгаа дохио юм. Өнгөрснөөсөө салж өөрийгөө болон бусдыг уучлж, ирээдүгээ илүү гэгээлгээр, эергээр харахыг хичээгээрэй. Таны амьдралд шинэ үе, шинэ сэргэлт, өөрчлөлт орж байна. За ингээд 2025 онд номын ордныхан маань амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрөх нэ. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа, баяртай.